Сайн бацгаана уу, та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Маралмаа гэдэг. Би Орхон аймгийн Бүсийн онцлогын эмчилгээний төвийн сэтгэс наркологийн тасагт ажилладаг эмч хүн байна. За өнөөдөр та бүхэндээ архины шалтгаанд сэтгэц зан үлийн эмгэг тэрхүү өвчнөөс үүдэж бие болон сэтгцэд ямар нөлөө үзүүлдэг талаар товчхон мэдээлэл хүргэх гэсэн юм аа. Үүний өмнө эхлээд манай тасгаар хэвтийн эмчилүүлж буй нийт эмчилүүлэгч нарын өнгөрсөн 25 хоног дүгнэн авч үзэхэд нийт хэвтийн эмчилүүлэгчийн 30.7% нь архины шалтгаан синтез зан үлийн эмгэгээр өвдсөн эмчилүүлэгч нар тусламж үйлчилгээ авсан байдаг. Нөгөөтэйгүр нийт өвчлөлийг тэргүүлэх 5 өвчлөлийг авч үзэхэд архины шалтгаан синтез зан үлийн эмгэг сүүлийн 5 жилийн хугацаанд 1-р байрыг эзэлж байгаа нь энэхүү одоо өвчин бол нэгэн болоод цаашлаад гэр бүлийн хүрээнд авч үзэхүйц ийм тулгамдсан асуудлуудын нэг болоод байгаамаа. Архин тондох эмгэг гэдэг нь архийг удаан хугацаагаар хэтрүүлэн хэрэглэсэнтэй холбоотойгоор тухайн хүний бие махбод болон сэтгцэд нөлөөлж улмаар одоо яг тэр уг боцоо хэрэгэл одоо хэтрүүлэн хэрэглэх тийм төвшөнд очиж байгаа хүмүүсийг хэлдэг. За архин тондох эмгэгийг ингээд ерөнхий цогцоор нь ингээд авч үзэх юм бол хоёр биеийн болон сэтгцийн хараат байдал гэдэг ийм хоёр том хараат байдал буюу өгүүлэх хам шинжийг үүсгэж байдаг. За шарталт гэдэг бол биеийн талаас гарч илэрч байгаа шинж тэмдэг дээр үндэслэж одоо архийг өгүүлэх тэр мэдрэмжийг хилээд байгаа. Тэр нь юу вэ гэхээр зэрэг архийг зогсоосноос хойш тухайн хүнд ам цангах, хөлрөх, шүрмэс татах, толгой өвдөх, даралт ихсэх, багасах, за огих, бөөлжих, дотор муухай оргих гэх зэргийн биеийн талын завирууд илэрдэг бол сэтгцийн талаас буюу сэтгэл зан үйлийн талаас архийг зогсоосноос хойш 7-оос 96 цагийн дараагаас чихэнд хийм сонсогдох, нүдэнд хийм харагдах, тэр харагдаад байгаа сонсогдоод байгаа зүйлээ зөвөр ухамсарлаж дүгнэж чадахгүй улмаас өөрийн эрүүл ухамсар алдагдах. За тэгээд цаашлаад юмнаас айх, түгших, чочих. За тэгээд сэтгэл санаа тавгүрхэх, архи усны дараа гимших, сэтгэл санаагаар унах, гутрах гэх зэрэг юм завирууд, шинж тэмдгүүд илэрдэг. За тэгэнгүүт хүмүүс маань яг тухайн энэ үеэ давж чадахгүйгээр одоо маргааш нь үргэлжлүүлээд ингээд уудаг. Тэгээд хүн болгоны хувьд болохоор зэрэг энэ архины хэрэглээ бол янз бүр үежигдэг. Зарим хүмүүс бол 3 хоног уучдаг, зарим хүмүүс бол нэг 30-аас дээш хоног уудаг. Ингэсний үндсэн дээр тухайн хүн одоо яадаг вэ гэхээр зэрэг архины хордлого гэдэг юм бол үүсдэг. Энэ архины хордлого гэдэг зүйл бол их эрсдэлтэй. Архины хордлогын улмаас хүний бие махбодын зүрх, элэг, бөөр нойр булчирхай гэх зэрэг юм амин чухал эрхтнүүдийг гэмтээдэг. Энэ эдгээрээс үүдэлтэйгээр амин насаа алдах юм эрсдэл гарч ирж байдаг. За сэтгцийн талаас болохоор зэрэг тэр миний түрүүний хэлсэн ухамсар тухайн алдагдана гэдэг юм байдаг. Тэр үедээ бол өөрийгөө болон өөр хэн нэгнийг гэмтэх тийм эрсдэлтэй байдаг учраас заавал эмнэлгийн тусламж үйлчилгээг авах шаардлагатай болдог. За тийм учраас ажлын өдрүүдээр амбулаторийн эмчид үзүүлж хэвтэх бичгээ аваад тасаг дээр очиж хэвтэх. Нөгөөтэйгүр ажлын бус цагаар бол хүлээн авах яралтай тусламжийн цацгаар жижүүр эмчд үзүүлэн дэнжийн сэтгэс наркологийн тасагт хэвтэх юм бүрэн боломжтой. За хэрвээ ингээд хэвтэх болоод ирэх юм бол та 2019 оноос 2026 оны дуустал эрүүл мэндийн даатгалаа төлсөн байхад та энэ архины шалтгаан сэтгэл зан үйлийн эмгэгийг үн төлбөргүй эмчлэх бүрэн боломжтой болж байгаамаа.